Одоо та бүхэнд эдийн засгийн дараагийн мэдээллийг хүргэе. За тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээл тогтворгүй энэ цаг үед бол Монголын засгийн газар 500 сая долларын бонд бол амжилттай арилжаасан. За нийтдээ 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэлээ гэж сангийн яамнаас бол 2-7 хоног орчмын өмнө бол мэдээлж байсан. Тэгээ тендерээр авахд бол тендер бол аягүй сайн дүүрэлттэй ирсэн. Одоогийн байгаа геополитикийн нөхцөл байдлын санхүүгийн зах зээл дээр үүсэж байгаа эрсдэл одоо төдийлөн бас тийм том хэмжээний эрсдэл яг бол одоогоор харагдахгүй байна гэж дүгнсэн. За ингээд тухайн бондын одоо үнийн ханшийн мэдээллийг та бүхэнд харуулж байна. Тухайн үедээ бол гарахтаа бол мэдээж өндөр байсан. За өндөр үнэлэгдсэн эдэж гисэн. За энэ буусан өдрүүдийг эргээд Монгол өрнсөн үйл явдлын мэдээлэлтэй харьцуулаад харах юм бол за ерхий сая тасан оюун эрдний ярилцлага за мөн дээрээс нь хууль зүйн сайдын мэдээллүүд улс төржилт тодорхой хэмжээгээр яг энэ олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа Монголын бондын ханшид нөлөөсөн байна. За өнгөрсөн жилийн хавар бол яг энэ зүйл болж исэн. За манай улсын экспорт тодорхой хэмжээнд нөгөө нүүрсний ханшийн уналттай холбоотой. За манай улсад одоо чагсаалцуулан бас эдгээр ингээд засгийн газрын тогтворгүй байдлууд бий болсон. За үүнтэй холбоотойгоор бондуудын ханш унж исэн. За гэхдээ буцаад намраас за экспорт сайжраад эхлэхэд дагаад бондуудын ханш за өмнө байсан түвшнээс илүү дэше өссөн. За одоо бол илүү одоо өсснөөсөө тодорхой хэмжээнд бага хэмжээнд унтсан байгаа л тийм л дүр зурагтай байна. Жишээ нь одоо манай том байгууллагууд байгаа тийм үү. Хадгаламжийн даатгалын корпорациуд, төрийн өмчийн томоохон санхүүгийн байгууллагууд, одоо банкуд ч гэх юм уу. Эдгээр нь хэрвээ бондоо шумсан тохиолдолд одоо эдгээр байгууллагууд маань өөрсдөө тэр засгийн газрынхаа олон улсын зах зээлээр гаргасан бондуудыг худалдан авалт хийгээд их юм бол эргээгээд тэр төлбөрийн дарамт за манай улсаас гарч байгаа валют дээр ч гэсэн төлбөрийн валют дээр ч гэсэн тийм эрг нөлөөг үзүүлэх боломжтой гэж харж байгаа. За зөвхөн Монгол улсын засгийн газрын арилжаалж байгаа бонд гэлтгүүгээр ер нь аливаа одоо олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа хөгжиж буй орнуудын засгийн газраас гаргасан бондуудын хувьд бол өнгөрсөн жил болоод энэ жилийн хувьд ерхий дүр зургийг та бүхэн жишээ болгон харуулж байна. Ерхийдөө Монгол улсын хувьд л гэхэд өнгөрсөн оны 4, 5, 6 дугаар сард бол яг улс төрийн нөхцөл байдал тогтворгүй за чагсаал цуглаан болсон хэмжлэн нөхцөл байдлуудаас шалтгаалаад олон улсын зах зээл дээр Монгол улсын гаргасан бондын ханш бол буурсан. Засгийн газар болоод за илүү улс төр тогтвортой болж эхэлсний дараагаар ханш нь өсөж байгаа ийм дүр зураг бол ажиглагдсан. Хөгжингүй орнуудын төсвийн бодлогоос болгоомжлсон хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудын засгийн газрын бондууд руу бол илүү шилжиж хөрөнгө оруулж байгаа гэж ойлгож байна. Тендер саналтай бондуудын ханш өнгөрсөн 7 хоногт ч өссөн ч за ойролт орнуудын зөрчилдөөний улмаас өсөлтөө бүрэн алдаж эргээд өмнөх түвшиндээ хүрсэн гэсэн мэдээллийг бол шинжээчд хүргэж байгаамаа. Мэдээллийг та бүхэнд хүргэлээ.